Тэр үед миний тосгодын тогтворгүй байж би алагдах төгссөн. Яг тэр үед Шэян гацж миний амийг аварсан. Буцаах зэн хамгаалагч. Хэрв түүний тусламж аваагүй бол би өнөөдөр энэ зогсоо та нартай ярьж байхгүй байсан. Дараа нь энэ алгын ард хэн байсныг мөрдөж байхдаа би нэг ачаалттай зүйл олж мэдсэн. Зөвхөн бүлмийн өдөгч болон их настан л намайг хаана бясалгал хийж байсныг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл та хоёрын зөвхөн нэг нь л алгын захиалсан байж таарна. Харин цааш нь мөрдсөний эцэст би үүнийг их настан уулын шон байсныг олж мэдсэн. Юу чи намайг гүтгэж байна. Мэдээж над нотлох баримт би. Түүнийг нааш нь авчир. Энэ бол ад жаргалын сүмийн настан бай Суяны шивгчин бай юу яа. Та нарыг уулзсны дараа би түүнийг өнгөрсөн шөнө дунд барьсан. Эхэндээ тэр хэрэгэ хүлээхэд татгалзсан Шэяны хатуу ирүүшүүлтийн доор таныг ад жаргалын сүмтэй хуваалцсныг тодорхойлсон. Шэян намайг аваад зогсохгүй тэр бас үннийг олж мэдсэн. Тэгэхээр өвдгөө настан бүх гавьяаг чамд өгч байгаа эргүү. Тийм ээ гэхдээ яагаад чи бүр эхнээс л жаргалын сүмийг ашиглан намайг алахыг оролцоо. Чи бүлмийн өдөгч болон 3 дугаар насны хооронд яс хайж 3 дугаар насны дэмжлэгийг авахыг зорьсон. Хуцаад байгаарай. Энэ бол зүгээр л чиний талаас ярьж буй түүх. Чи ямар ч нотлох баримтгүйгээр намайг гүтгэхийг оролдож байна. Мэдээж над нотлох баримт бий. Энэ юмын хаш бол чиний ад жаргалын сүмтэй нэгдсэний тэмдэг. Линшан. Шэян бол бүлмийн өдөгч. Надад нотлох баримтыг олоход тусалсан. Тэд байгаагүй бол би үүнийг олж чадахгүй байсан. Хэрв чи үүнийг үгүйсгэсээр байвал би чамд харуулъя. Ахмад настан танд өөр хэлэх үг байна уу? Чи үүнийг Шэян нэрт өгөхөөс татгалзаж байсан. Гэтэл яагаад тэдний гарт очсон юм бэ? Линшан юу болоод байна? Надад ч гэсэн мэдэх юм алга. Тэр үүнийг яаж олж авсан юм бэ? Хөөе их настан болон 2 дугаар настан хардаа тэд үнэхээр ямар нэг буруу зүйл хийсэн бололтой. Их настан үнэхээр жаргалын сүмтэй хуваалцсан юм болов уу? Нэмийн юм ярих бол манай багш бүлмийн их настан нэг салбарын хариуцдаг. Тэр жаргалын сүмтэй үргэлж таарамжгүй байсан. Яаж тэр тэдэнтэй нэгдсэн байж таарах юм. Гэхдээ гэрч эд мөрийн баримт энд байхад тэр өөрөө ч үгүйсгэж чадахгүй байна. Чи өөрөө юу тайлбарлах гээд байгаа юм? Их настан ч дууслаа. Би нөхцөл байдлыг аль болох хурдан амжих хэрэгтэй. Эс бөгөөс бүлэм жинхэнэ дотоодын тэмцэл дэгдэх нь. Үүлэн шан өөрийгөө өмөрч юу хэлэх гэж байна? Утгагүй юм. Би яаж ийм байж болох билээ? Болно. Хамгаалагч. Их настан хэрэг явдал иймд тулсан хойно тэднийг цааш нуух шаардлагагүй. Гликлин. Линшан бид хоёрын бие биедээ хайртай бид хамтдаа байхаар шийдсэн. Энэ хаш бол Линшаны хайрын бэлэг тэмдэг. Тэр үүнийг зөвхөн надад зориулж хийсэн юм. Үүнийг хэлж жаргалын сүмд үнэн сэтгэлийн бэлэг тэмдэг болгож өгөхгүй байсан юу? Бурхан минь ахмад настан болох хамгаалагч Жия нарын бие бидэд оруулж ямар том мэдээ вэ? Хэдий энэ нь хориотой биш ч гэлээ дэндүү гайхмаар юм. Бүлмийн өдөгч өвдгөө настан их настан урвсан хэмээн буруутгахыг хүссэн гэж юу? Ер нь юу болоод байна? Энэ хаш болон Килиман нар хаанаас гарч ирэв? Эдгээр зүйлсийг би өөрийн нууц эрдэнсийн сандаа хадгалж байсан юм. Гэвч хэдэн хоногийн өмнө хулгайч нэвтэрсэн. Хулгайч миний хамгийн үнэтэй эдлүүдээс аваагүй. Болохоор би чимээгүй байсан ч тэр илт уул мөр үлдээсэн. Одоо бодох нь тэр өдөр чин шинцийн над дээр ирсэн тэр намайг холдуулах гэж оролдсон байж магадгүй. Хэн нэгэнд боломж олгох миний эрдэнсийн сан руу нэвтрүүлэх гэсэн байх. Тиймээс миний эрдэнсийн сан руу нэвтэрсэн хулгайч бол чи Шэян. Бүлмийн өдөгч энэ бүхний ард та байгаа бөгөөд их настан гүтгэхийг оролдож байна. Мэдээж бүлмийн өдөгч та түүнийг хүлээн зөвшөөрөхгүй л байх. Гэхдээ би түүнийг бүгд нь батлах болно. Бай юу яа их настан чамтай хизээ хаана уулзсан бэ? Чи энэ хашийг хизээ авсан бэ? Бидний тайлбарлах ёстой олон асуултанд хэн худал хэлж байгааг хацгаая. Бай юу яа чи үннээ хэлсэн дээр дээ. Ха юу хуня чи нэг өдөр ингэж байгдана гэж төсөөлөөгүй л үсттэй.
Чи уулын шаны хэргийг нь хүлээлгэхийн тулд илүү их нотлог баримт хэрэгтэй гэдгийг мэдж байсан учраас намайг энд авчирсан. Амаа тот. Чи уушлараа бодоод байсан чинь чамайг дэмий юм яриулах хэрэггүй юм байна. Вэр үдэ чи юу хийчих вэ? За чи вэр үдэ чи юу хийчих вэ? Бодит нотлог баримт үүсгэсэн байхад чи түүнийг алчлаа. Тэр цорын ганц гэж байсан шүү дээ. Тийм гэж үү? Магадгүй хамгаалагч таны хийсэн зүйлээс хүн бүрийн анхаарлыг сониулах гэж оролцсон байх. Та түүнд хайрын бэлэг тэмдэг өгсөн эсэхийг нь ер нь хэн мэдэх вүлээ? Бид байцаалтын үеэ Гэлимагт хамласан. Хэрэв тэр өшөө авахыг тулд бүлмийн чи худал гүйтгсэн бол яах юм юу? Би ямар ч буруугүй. Чи үннийг хэлэхээс сэргийлж амийг наймагсан. Чи надад бурууг тоох гэж оролдож байна. Чи надад тулдах гэж зүрхэлнэ гинэ. Энэ хэн чамд тулааны урлагаа хөгжүүлэхэд тусалсан бүү март. Тийм ээ. Үүнийг чиний гавьяа би. Гэхдээ дараагийн хөдөлгөөнүүдийг гаргаж ирэхэд чи ямар ч хамаагүй. Тийм ээ. Энэ л чиний бодож олсон зүйл үү? Хэрэггүй юм. Та хоёулаа зогс. Та нар эдгээр шавь нарыг яасныг хардаа. Хэрэв чи тэднийг цагт нь хамгаалаагүй бол ихэнх нь шаргадах эсвэл үхэх байсан. Одоо бэл. Их настан одоо цорын ганц гიშ нас барж хэргийн талаар олдон зүйл тодорхойгүй хэвээр байна. Бид яагаад тарилцсан буулт хийж дараа нь наривчлан шалгаж болохгүй гэж юу хуняан гүтгүүлж ишгүүртэй байдалд орсон хүн би. Оо бурхан минь, их настан бүлмийн өдөрч тулдаж байна. Зүхтаа хэрэв бид оролцвол үхлээ л гэсэн үг. Бид юу хуняаныг хэрхэн түлхэн унахаар талаар төлөвлөж байсан юм. Түүний түрүүж хөдөлнө гэж бодсонгүй. Линшан би арыг чинь даая. Ариун царайлах гэсний хэрэггүй. Би чамтай хүндэтгэлтэй ярьсан. Гэтэл чи надад ингэж хандах гэж юу? Яаж зөрөглөө вэ бүү Линшан? Би чамаас илүү туршлагатай гавьяатай. Чи бүлмийн өдөгч байхад гавьяагүй. Чи үргэлж иймэрхүү байдлаар сэтгэдэг болохоор л багш чамайг бүлмийн өдөгч болгоогүй юм. Мэлийн бүлмийн өдөгч болон их настан хоорондоо өш сонцондоо. Тиймээс тэднийг тулдвал чи яагаад үүнд оролцоод байгаа юм бэ? Эсвэл цуу арай үний юм уу? Чи үүндээ залуу үзэсгэлэнтэй бусгуучуудад биш харин их настан их шиг хөгшин эмэгтэйчүүд дуртай гэж үү? Харамсалтай нь их настан чамайг сонихдаггүй. Дими юм чи миний нэр хүндийг гутааж Линшантай тогтоосон миний нөхөрлийг дормжилж байна уу? Оо би чиний нууцыг дэлгэсэнд ууралчих уу? Вэр үдэ чи үнэхээр дими юм их ярих юм. Тамд очоод өгтлүүтэйгээр. Чиний мөсөн дотоод хүч үү эсвэл миний галд дотоод хүч үү? Аль нь илүү хүчтэй гэдгийг харцгаая л да. Үгүй 2 дугаар настан болон 4 дугаар настан ч бас тулдаж байна. Зүхтаараа бүлмийн өдөгч болон их настан энд тулдаж байна. Бидний зүхтах газар шалга. Хамгаалагч гэнэт гарч ирээд ахмад тосны талд зогсно гэж бодсонгүй. Яаж ийм байж болох вэ? Моччин бүлмийн бүх шавнараа миний тушаалыг даг. Энэ иймх замраагүй байдалд оролцох нь та нарын хэрэг биш. Эндээс явцгаа. Настуудын шууд шавнараа хүмүүсээ эндээс нь аль болох хурдан гарга. Шиан нүд ирэмхийн зур алга болчихлоо. Тэр үнэхээр хурдан байсан. Шиан чи их настны шав биш билүү? Яагаад энд байгаа юм? Би бусад шав нартай хамт явах гэж байсан. Хамгаалагч гэнэт гарч ирээд намайг шидчихсэн.
Энэ байдал Шаян буруутай. Хамгаалагчид тэр юу хийгээд байгаа юм? Бүлэмүүд өдөрч хичнээн аимшигтай байсан ч хязгаарч хэн нэгнийг гүтгэж байгаагүй. Шаян энд ирснээс хойш тэр улам л хор найруулдаг болсон. Их настан гүтгэх нь Шаяны санаа л байсан байх. Хамгаалагчид ер нь юу хийгээд байна? Тэр Шаяныг хэрэгт оруулах гэж байна уу? Хэрэв Шаян л байгаагүй бол хамгаалагч яг их настантай холбоотой явдал илэрхийлэхгүй байсан. Миний бодлоор хамгаалагч Шаяныг алахыг хүсэж байгаа бололтой. Бүлэмүүд өдөрчийн ардаа тавьсан Шаян олонний өмнө мочин бүлмийн шавь нарыг удаадраал дамжсан тэр хэтэрхий даварсан. Та нар тэр мөн овчтой хэр удаа эвлэрэх юм бэ? Бид дөрвөн настан болон бүлмүүд өдөрчийн шүүж тэдний зурчилд олсон чадахгүй Шаянаас салах ёстой. Одоо би бузар ирийг алж бүлгэмдээ ариун байдлыг эргүүлэн авчирна. Энэ бол Шаяныг алах бидний боломж. Хамгаалагчийн зөв хийцгээе. Түүнийг явцгаа. Шаяныг хийсэн иргэн төлөх цаг болсон. Шээ эзэнтэй бид Жанлын хотод салсан хойш бараг 10 хоног уудсангүй. Одоо бид эцэст нь дахин уулзлаа. Та яагаад ингэж аарч байна вэ? Шээ эзэнтэй гуй битгий аваач бид таныг хамгаална. Бидэнтэй хамт Жанлын хот руу буцааж одооноос хэрүүл маргаанаас хол амар тайван амьдарцгаая. Огтоо хөдөлж болохгүй шүү. Хамгаалагч та яагаад шавь нараа эндээс явуулахгүй харин биднийг зогсоох гээд байгаа юм? Бид та нарыг зогсоох гэсэнгүй. Яг үндэ бид та нарыг нэгтэй тооцоо бодох гээд хэрэгтэй боллоо. Шаяныг орхиод явъя. Тэгвэл бид та нарыг явуулна. Шаян хаана байна? Хараал эзэн Шаян чи мөн өмхий тайган бидний зовоож яаж зүрхлэвэ? Хамгаалагч амрагтаа туслахын оронд эдгээр шавь нараа дагуулан надтай тулдахаар хийхээр ирээ юу? Та нар ер нь юу сэтэд байна? Хараалд гараад ир чи мөн хулчхад зэвүүн тайган та нар олуулаад нийл замыг эсэргүүцэж байхад би яг та нарыг хэлснийг хийх ёстой гэж. Дээрээс нь инхрилийн өргөөний охтод намайг хамгаалахад бэлэн байхад би татгалзуул тэдний зүрх хэмтрэн шүү дээ. Шээ эзэнтэн бол хөгжил яруу найргийн мастер. Тэр тайган байлаач гэсэн та нарыг нийслэлээс ч илүү авьяастай. Тэр та нараас хамаагүй илүү царайлаг боловсон. Янхнуудаа Шаяныг тушаа. Та нар өөрсдийгөө хэн гэж бодоод зайлцгаа. Хангалттай. Би та нараас нүдэ ганцхан ором салахад л ийм юм болж байдаг юм байна. Тийм үү? Та нар энд юугаа хийгээд байгаа юм? Зайлцгаа. 3 дугаар настай үнэхээр уурт харагдаж байна. Тийм ээ. Би багшийг ийм байхыг удаан хараагүй юм байна. Навцгаа хэрв бид энд дэндүү үлдвэл тулдаанд оролцохоос зайлсхийж чадсан ч багшид алуулна. Гүцэн чи бүлмийн хамгаалагчдын хувьд ийм чухал үед зөвхөн өшөө авахын тухай л бодож суун уу? Настаа та бүлмийн хурал дуусаагүй байгаа мартчихаа юу? Бүлмийн өдөртөгч болон наснууд хоорондоо тэмцэлдэж байгаа нь бидэнд хамаагүй. Харин Шаяныг муу үлийнхэн төлөө шийдэх нь яаралтай байна. Дэмий юм Шаяны эсрэг тэмцэл нь шавь нарын аюулгүй байдал, эмх замраагүй байдлыг намжааснаас илүү чухал гэж юу чамайг бодогдуулж байна? Чи солиорчээ. Үнэндээ би одоо чамайг оролцуулах бүх наснуудаас ч илүү эрүүл ухаантай байна юу Шуанжи. Гүцэн чи яаж зүрхлэвэ? Гүцэн үүлэн Шаян. Эхлээд өөрийгөө бод. Гүцэн чи зүгээр үү? Шуанжи чи бас тулаан хийгээд эхэлчих үү? Хамгаалагчаа тушаал зөчих намайг дормолсон тул би түүнд сургамж өглөө. Бүлмийн өдрөдөгч та ахмад насны ийм илэрхий сул талыг анзаарсангүй. Би ямар ч байсан түүндээ тулаан хийхийг хүсээгүй надад өөр сонголт байсангүй. Линша намайг уучлаарай. Би чамд туслахыг хичээсэн ч эцэст нь чамд илүү их төвөг утчихлаа. Гүцэн одоо юу ч битгий зүгээр л амар. Юу Шуанжи чи юу хийчих вэ? Чи яг хүчээ бариагүй юм бэ? Үгүй ээ миний ашигласан хүч түүний зөвхөн хэд хэдэн хөнгөн гэмтэл ахуулахаар байсан. Юу Шуанжи би ч бас чамд хөнгөн гэмтэл учруулъя л да. Энэ зүгээр л том үл ойлголцол. Үүлэн Шаян тайвшир би яаж тайвч чадах юм? Нэмэргүй юм байна. Тэр хэтэрхий их ууралцгаж хамт оръё. Үгүй байлгүй дээ. Лянши би чамайг хамгаална. Хэн итгэмээргүй юм.
Юу Шуанжи чи төвийг сахисан эмэгт харагддаг байсан ч энэ бүх хугацаанд бүлмийн үддэгчийн талд байсаар иржээ. Шалтгаан нь тэр биш. Тэгвэл юу юм? Энэ бүхэн бүлмийн үддэгчээс болсон. Хэрэв тэр Рюдагаас энэ нотлох аймаг гэгчийг авчруулахад жиншээнийг гүтгэхийг оролдоогүй бол ийм байдалд хүрэхгүй байсан. Бүлмийн үдэгч болон түүний хүмүүс шавь нарыг бод, ялангуяа Рюда юуныг алсан явдлыг энэ үнэндээ хэний буруу юм бэ? Дими яриагаа бол Мэлийн түүнийг барь хүлээн ав Юу Шуанжи. Энэ надад амар хамаатай юм. Яагаад та нар бүгдээ над руу дайраад байгаа юм? Энэ түүнд хамаагүй хэрэг хүсвэл надтай тулд. Цаг бараг боллоо. Бүлмийн хаалганы тойрог идэвхжүүл. Хэн бүлмийн хаалганы тойрог идэвхжүүлсэн юм бэ? Пүү вэ, Рюда, хэрэв чи түүнийг идэвхжүүлээгүй бол бүлмийн үдэгч бол их настан бие биенээ алах байлаа шүү. Бид маш удаан хүчирхэллээ. Одоо агнах цаг боллоо. Жаргалын сүмийн хэд хэдэн хүн ирэх болно. Би маш их догдолж байна. Рюда, чи юу хийгээд байгаа юм бэ? Бүлмийн хаалганы хамгаалагчид зайлшгүй шаардлагатай үед л идэвхжүүлэх ёстой шүү дээ. Өнөөдөр болсон явдал бол зүгээр л нэг шалтгаан үндсэн шалтгаан нь удаан хугацааны өг шонзоо. Зөрчил дэгдснээс хойш бүлмийн хамгаалтын идэвхжүүлэлт тэдний тулд дуусан дээр хэлэхэд амархан ч хамгаалтыг эхлүүлэхэд үнэт энергийн их үсвэрийн чулуу шаарддаг. Одоо бид ганцхан чулуу үлдсэн. Хэрвээ эвдэрвэл засахад их цаг орно. Энэ дотоод маргааны үеэр үүнийг ашиглах шаардлага байсан гэж үү? Одоо үлгэм эмх замраагүй байдалд байна. Хамгаалалт байхгүй бол гадны дайснууд энэ боломжийг ашиглан нэвтрэн орж ирвэл яах юм бэ? Чи үүнийг хариуцлага хүлээж чадах уу? Рюда, би чиний санаа зовж буйг ойлгож байна. Чамайг энэ талаар сайн бодож тунгаас нэг чинь харж байна. Гэхдээ энергийн үсвэрийн чулууг ашиглаж дуусвал гэдгийг бодж үзсэн үү? Бид бүлмийн хамгаалтгүйгээд гадны дайснуудыг эслэгдэхгүй гэж үү? Шуанжи, энэ талаар санаа зовох хэрэггүй. Энергийн үсвэрийн чулуу дууссан ч Тэнгэрийн өмнөх шатны 3 мастер бүх хүчээр дайжилбал бүлмийн хамгаалтыг идэвхжүүлж чадна. Бидэнд 3-аас илүү тийм хүн байгаа чи мэднэ шүү дээ. Түүнчлэн энэ чулуу хамгаалтын дор хаяж 1-2 өдөр байж чадна. Тэдний ийм удаан тулдна гэж чи бодож байна уу? Хамгаалтыг идэвхжүүлсэн ч бүлмийн үдэгч тулцаар байгаад чи харахгүй байна уу? Тэр чамайг бодвол юмыг их өргөн харцаар хардаг гэдгийг чи мэднэ. Бид бүлмийн хамгаалтыг олон жилийн турш идэвхжүүлээгүй. Ийм юмнаас болж эхлүүлнэ гэж бодсонгүй. Үнэхээр ичмээр юм. Рюда, чи юу хийгээд байгаа юм? Би юу гэж байна гинэ? Энэ бол боломжийг ашиглан чамтай хуучны тооцоогоо бодох гэж байна. Чи миний шавийг хулгайлсныг би хизээж мартахгүй. Ийм өчүүг юмыг сансаар л байгаа гэж үү? Тэр шав өөрөө сайн дураар намайг дагсан юм. Чи итгэлтэй байна уу? Үнэндээ чи түүнийг биеэрээ уруу татсан биз дээ. Юу Шуанжи, чи садар самун минь. Яаж шав нартайгаа ингэж харьцаж чадж байна? Рюда, хөгшин галзуу минь. Дими юм ярихаа бай зогсоо. Хараалид би эцэст нь хайрын өрөөний огтоос салж чадлаа. Тэдэнд хамт байхдаа би үргэлж бэлгийн хүчирхэл дүртэх аюулдайдаг. Надад хийх өөр ажил байна. Энэ нөгөө алдарт бүлгэм хаалганы зохион байгуулалт бололтой. Энэ мочин бүлмийн гадаад ертөнцөс бүрэн тусгаарладаг юм байна. Гайхалтай. Хичнээн хүчирхэг довтлого байсан ч энэ зохион байгуулалтад орвол зүгээр л нэг дор амьтан болж хувирдаг гин. Энэ ертөнцийн үнэхээр ийд чидтэй юм шиг санагдуулж байна. Мэдцгийн элдний хуруу зохион байгуулалтыг нэвтэлж чадсангүй мундаг. За яах, надад хийх ёстой илүү чухал зүйл байгаа. Бүлмийн үдэгч болон бусад хүмүүс удаан хугацаанд тулдаж байгаа. Тэд одоо яаж байгаа бол? Юу? Чи Шинзээ. Тэр энд юу хийж яваа юм бол? Сэжигтэй. Би түүний дагаад юу хийж байгааг нь харъя. Тэр уруугч биш байгаас тэгвэл миний төлөвлөгөө нь ураана. Хатагтай. Битгий толгой руу минь цохиороогүй. Сахилахгүй охин чамайг Османтус боо худалдаж аваад шууд буцаж ирээ гэж хэлсэн байтал чи дахиад л хотоо тэнцвэрлээ. Би зүгээр л бага зэрэг ингэснийг худалдаж авах гэсэн юм. Яа өвдөж байна.